Сайн байцгаана уу? Энэ удаа гадны улсын гайл шалганаар нэвтрэх үед гардаг асуудлуудаас цувралаар сонирхуулахаар бэлдэж эхлээд байна. Олчлон Америк нэгдсэн улс, Австрали улсуудыг ярина. За манай монголчууд сүүлийн үед гадаад улс руу янз бүрийн зорилгоор урт богино хугацаагаар их аялдаг, зорчдог болсон. Зарим иргэд маань мэдээлэл ойлголт дутамгаас болж зардал чирэгдэл болж очисон улс руугаа нэвтэрч чадахгүй буцах, багагүй хэмжээний мөнгө төгрөгөөр авсан эд зүйлээ хураалгах, нэмээд торгуулах гэх мэт олон асуудалтай хил дээр тулгардаг. Тэгэхээр хүн бүр энэ талаар анхаарах сэдвийн нэг болов уу гэж бодож байна. Альва нэгэн гадаад улс руу явах нь гоё сайхан боловч онгоцноос буумагц таныг найз нөхөд, амраг садан, бизнес түнш тухайн улсын зочломтой зан таныг угтаж авдаггүй. Таныг харин хамгийн түрүүнд хил гайлын шалганы ажилтай офицерууд угтаж бичиг баримт ачаа тийшиг тань маш нарийн шалгадаг. За олон юм нуршилгүй Америк нэгдсэн улсын хилээр нэвтрэх үед тохиолдсон нэг тохиолдлыг манайханд сургамжтай мэдвэштэй болов гэд хүргэж байна. Америк нэгдсэн улсын Мичиган мужийн Детройт хотын онгоцны буудалд буусан Нигер улсын 2 иргэнийг хилийн шалганы офицерууд нэмж шалгахаар болжээ. Учир нь энэ 2 иргэн визний болон ачаа тийшийн зөрчилгүй боловч зорчин ирж байгаа зорилгыг нь нэгтлэн тодруулах шаардлагатай гэж үзсэн байна. Та хоёр ямар хугацаатай, ямар зорилгоор ирж байгаа вэ? Өмнө нь Америк нэгдсэн улсад ирж байсан уу? 2-7 хоногийн хугацаатай хамаатныхаа ахынд зочилж байгаа. Би өмнө нь ирж байсан. Харин найз бүсгүй маань анх удаа Америкт ирж байна. Бүсгүй та жирэмсэн бололтой. Хэдэн сартай вэ? 4-7 хоног. Бишээ 16 хоногтой. Та хоёр аялалдаа зарцуулахаар хэдэн доллартай ирсэн бэ? Нийт бараг $16,000. Хэрв $10,000-оос дээш мөнгөтэй ирж байгаа бол та энэ декларац дээр заавал мэдүүлэх ёстой байсан. Та хоёрын ачаа тийшийг дахин шалгах хэрэгтэй байна. Жирэмсэн хүн удаан хугацааны онгоцны аялалд явхад эмчээс заавал бичиг өгдөг. Тэр бичиг байна уу? Үзэх хэрэгтэй байна. Та надад 16-7 хоногтой гэж хэлсэн. Гэтэл эмчийн бичиг таныг 25-7 хоногтой гэсэн байна. Яагаад таны хэлсэн болон эмчийн бичиг хоёр зөрөөд байгааг тайлбарлаж өгнө үү? Та худлаа яриад байна уу? Эмч яах вэ 25-7 хоногтой гэж байгаа боловч би өөрөө 14-өөс 16-7 хоногтой гэж бодож байгаамаа. Тэгэхээр ийм байна. Америк нэгдсэн улсад аялаж зорчин явж байхдаа амарчиж хүүхдэд төрүүлж болно. Асуудалгүй. Гэвч та эмнэлгийн төлбөр төлөх хэрэгтэй болно. Таны төлбөрийг хариуцах ямар нэгэн эрүүл мэндийн даатгал танд байгаа юу? Ямар ч даатгал байхгүй. За хэдүүлээ шудраг байцгаая. Та зөвхөн үннээ хэлнэ үү? Би танаас маш ойлгомжтой асууя. Та хүүхдэд төрүүлэх зорилгоор ирсэн үү? Жирэмсэн бүсгүй хариулсангүй. За энэ хоёр зорчигчийг нарийн шалгахад энэ хоёрт нийт $5,000 байсан. Үүнийг бол хангалтгүй мөнгө гэж үзсэн байна. Мөн энэ жирэмсэн бүсгүйг 16 биш 24-7 хоногтой мөн хамаатныдаа зочлох гэж биш хүүхдэд төрүүлэх зорилгоор ирсэн гэж хилийн шалганыхан үзжээ. Ингээд харамсалтай нь уг жирэмсэн бүсгүйг хилээр нэвтрүүлэлгүй нутаг буцаасан байна. За ийм нэгэн Америкийн хилээр нэвтэрч чадаагүй жирэмсэн эмэгтэй кейс байна. Хилээр нэвтрүүлэлгүй буцаасан шалтгааныг нь зорилгоо худал мэдүүлсэн, аяллаа хугацаанд гарах зардлаа хариуцах санхүүгийн чадамжгүй гэж ойлгож болох нэ. Ер нь Америк нэгдсэн улсын хилээр нэвтэрч чадаагүй иймэрхүү тохиолдол хэр их байдаг тухай мэдээлэл хайсан хэдий ч олигтой мэдээлэл олдсонгүй. Нэг мэдээлэл олсон маань 2020 онд 40 орчим жирэмсэн эмэгтэйчүүдийг хилээр нэвтрэхээс татгалзаж буцаасан мэдээ байна лээ. Тэгэхээр ийм кейс их биш ч бас цөөнгүй тохиолддог юм байна. Иймэрхүү байдлаар тухайн улс оронд хүүхдэд төрүүлж иргэншлийг нь авах зорилготой аяллаа шугамар жирэмсэн эрхийг birth tourism гэж нэрлэдэг бөгөөд тухайн улсад хүүхдэд төрүүлж иргэн нь болгох, халамж хөнгөлөлтөд хамрагдах, аав ээж ах дүү нь байнгын визтэй болох гэх мэт олон зүйлс дагалдан гарч ирдэг учраас жирэмсэн эмэгтэйчүүдийг нарийн шалгадаг юм байна. Дараагийн удаа Австрали улсын хилээр нэвтрэх үед тохиолдсон кейсийг ярих болно. Бичлэг маань таалагдсан бол сувгийг маань subscribe хийж лайк дараарай. Мөн монголчуудаас маань жирэмсэн хилээр нэвтэрч чадаагүй бутсан түүхээс та мэддэг бол хэдэн онд аль улсын аль хот
онгоцны буудалд гэдгийг нь коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Түр баяртай.